За бүгдээрээ сайн байцгаана уу. За өнөөдөр 26 оны 2 сарын 7-ны өдөр тусгай олимпийн нэрмжид Сагсан бөмбөгийн 3-3 хамтарсан тэмцээн маань одоо ингээд 26 оны манай спортын хуваарийн дагуу одоо анхны тэмцээн маань эхэлж байна. Хобби сургууль болон хобби сургуулийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд, санамж бичгийн хүрээнд тусгай олимпийг одоо үргэлж дэмжиж ажилладаг ийм сайхан сургууль байгуулга байгаа. Тэгээ юуны өмнө хобби сургуулийн хамт олондоо хобби сургуулийнхандаа талархаж байна. Маш их баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагааг бас манай Сагсан бөмбөгийн тэмцээнийг ерөнхийд нь ивент итгэж байгаа Янта групп Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн баг Хасыг хөлөг багийнхан манайхыг өнөөдөр дэмжиж оролцож байгаа. Нийт 100 гаруй үндсэн тамирчин, 60 гаруй дэмжин тоглогч ингээд оролцож байна. Тэгээд нийт баг тамирчтай аймаг орон нутгаас ирсэн багш нартаа баярлалаа. Амжилт хүсье. За тэгээд амжилт хүсье. За энэ хүү тэмцээнийхээ гол зорилго нь бол тусгай хэрэгцээд хүүхдүүдийг ер нь бусад хүүхдүүдтэй хамт спортоор дэмжих, нийгэмшүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд бусад хүүхдүүдийг нэгэн ижил ойлгох, нэгэн ижил хүртээмжтэйгээр явуулах юм чухал үйл ажиллагаа байгаа. Сайн байна уу? Одоо найзуудаа тэжээд орж байна. Найзуудаа амжилт хүсье. 3x3 Сагсан бөмбөгийн тэмцээнийг 2 дахь жилдээ хамтран байгуулж байгаа. Манай клуб маань цаашдаа урлаг спорт, волейболын тэмцээн, элтгэх урлаг гэх зөндөө олон үйл ажиллагаануудад хамтрах зорилготой байгаа. Тэгээд мэдээж одоо ингээд хоорондоо оюуны бишэлтэй ялгаатай насан туршид тамирчид байгаа. Бүгднтэй нэг боломжтой, бүгдээрээ нэг зорилготой болвол бүгдээрээ хамтдаа хүрч чаддаг гэсэн тийм л урайг өгөхийг хүсэж байгаа.